Сайн бацгаана уу? Шинжлэх ухааны технологийн сургууль Цэмэрийн эсвэгчдийн цахим бүртгэлийг ихнийх зааврыг хүргье. Шинэ оюутнууд нь цахим бүртгэлээ эсвэлтийн веб хуудасаар дамжуулан хийнэ. Эхлээд нэвтрэх хэсэгт бүртгэлийн дугаар болон нууц үгээ оруулан нэвтрэнэ. Нэвтрсний дараа эсвэгчийн анкетс харагдах ба суралцах эрхийн бичгийн авсан хэрэглэгчид энэхүү анкетыг бүглэнэ. Эсвэгчийн анкетс нь 4 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт оюутны хувийн мэдээлэл оруулах хэсэг байх ба мэдээллүүд нь анхдагчаар сонгогдсон байгаад бол та өөрийн зөв мэдээллийг оруулна. Мэдээлэл бүрэн оруулсны дараа хадгалаад үргэлжлүүлэх товчийг дарснаар хувийн мэдээлэл хадгалагдаж гэр бүлийн мэдээлэл оруулах хэсэг чилжнэ. Гэр бүлийн гишүүдийн мэдээллийг нэг нэгээр нь оруулаад хадгалах товчийг дарснаар жагсаалт нь таны оруулсан гэр бүлийн мэдээлэл нь мэднэ. Шаардлагатай бол засах болон устгах товчийг ашиглан өөрчлөлт хийж болно. Гэр бүлийн гишүүдийн мэдээллийг бүрэн оруулсан бол дараагийн хувцас руу шилжинэ. Шагналт цэсэнд өөрийн авсан чагнал урамшууллын мэдээллээ оруулна. Мэдээллээ нэг нэгээр нь оруулж хадгалах товчийг дарснаар жагсаалт нь нэмэгдэнэ. Шаардлагатай бол засах болон устгах товчийг ашиглан өөрчлөлт хийж болно. Хэрэв танд оруулах шагнал урамшууллын мэдээлэл байхгүй бол энэ хэсгийг хасуулдаж болно. Шагналын мэдээллийг бүрэн оруулсан бол дараагийн хувцас товчийг дарснаар ажлын туршлага оруулах хэсэг рүү шилжинэ. Ажлын туршлага цэсэнд өмнө нь ажиллаж байсан байгууллага ажлын талаарх мэдээлэл оруулна. Мэдээллээ оруулсны дараа хадгалах товчийг дарж жагсаалт нь нэмнэ. Шаардлагатай бол засах болон устгах товчийг ашиглаж өөрчлөлт хийж болно. Хэрэв танд өмнө ажилласан туршлага байхгүй бол энэ хэсгийг хасуулдаж болно. Анкетаа бүрэн бүглэж дууссан бол оюутны код авах цэсэн дээр дарж оюутны код болон нэвтрэх нууцыг авна. Оюутны код авах товч дээр дарахад таны оюутны код болон нэвтрэх нууцыг харагдана. Мөн нууцыг харах товч дээр дарж нэвтрэх нууцыг харах боломжтой. Та оюутны веб хуудас студент цэг, мас цэг, эдүү цэгийн менюд нэвтэрч дараах үе шатаар бүртгэл хичээл сонголтоо баталгаажуулна. Нэгдүгээр зөвлөх багш болон бусад холбогдох мэдээлэлтэй танилцсан. Хоёрдугаар сургуулийн гэрээ байгуулах заавартай танилцаж цахим гэрээ байгуулна. Намрын удирдлын хичээл сонголт нэгийг хийн. Дөрөвдүгээрт сонгосон кредитийн хэмжээгээр сургуулийн төлбөрөө төлсний дараагаар хичээл сонголт 2 хийж хичээл заах багш хичээлийн цагаа сонгон хичээлийн хуваараа гаргана. 8 сарын 25-ны даваа гарагт хичээлийн хуваарийн дагуу сургалт эхэлнэ.